туршлагаа хуваалцсан ивент эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочин спортын 2 спортын төрлөөр Дид Мастрын болцол хангаад байгаа манай Тэргэл туршлагаа хуваалцсанаа. Тэргэл маань хэд холын марафон гүйлтийн спортын Дид Мастрын болцлоо хангасан. Тэгээд өнгөц сая хэдхэн хоногийн өмнө Сөүл хотод болсон Сөүл олон улсын марафонд 42 км зайг 3 цагаас дотгошоо буюу 2 цаг 59 минут 40 секунд гүйж ингэж хөнгө атлетикийн спортын Дид Мастрын болцол хангасан юм. Пуужин Тэргэл гайхалтай ордон бүсгүй байна. Тэгээд Тэргэлээгээ өөрийнхөө туршлагыг хуваалцахаар зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээд туршлагаа хуваалцахыг урьж байна. Баярлалаа. За юуны өмнө амралтын өдрийн өглөө цаг зав гаргаад миний багахан туршлагыг бас сонсох гээд ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Намайг Батбаярын Тэргэл гэдэг Дорнот аймагт төрж өссөн. Одоо банкны салбарт 8 дахь жилдээ ажиллаж байгаа юм хүн байгаа. За яг гүйлтийн спортоор яг мэргэжлийн багш дасгалжуулагчийн удирдлаганд орхичээллээд 3 жил. За яг өөрөө одоо сонирхоод амьдралынхаа хөвшил олгоод одоо 10 жил, одоо энэ жил 11 дахь жил рүүгээ ороо явж байгаа юм хүн байгаа. Гүйж хэлсэн түүхийн хувьд одоо хүн болгоны одоо гүйж хэлсэн түүх харилцан адилгүй янз янз байдаг. Би яг ингээ өөрийнхөө түүхийг бодонгууд надад яг нэг тийм одоо ингээ онцгой нэг тийм түүх нэг одоо анх одоо мотивац авсан ч юм уу тиймэрхүү юм одоо бэдгүүл юм байлээ яг бодоод үзэнгүүт би нүүд Доронтод төрж өссөн гэдгсэн шүү дээ. Нэг зуны оюутан бахта зуны амралтаараа Доронтод очиод байж байхдаа нэг өдөр ингээд өглөө тэр чинь нөгөө нэг зуны өдөр чинь их уурттай өглөө эрт гэгээ ордог тэгэнгүүт за нэг өглөө гүйж үзье гэд нэг өдөр босоод гэрийнхээ ойрхон нэг юм хиймэл нуурээд өгөхгүй нэг 200 м хүрэхгүй тийм жижигхэн тойрог тэрнийг тойрж юу яг миний анхны гүйлт эхэлжсэн 15 оны 100 гэсэн. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө 20 он хүртэл нэг 5 жилийн хугацаанд зөвхөн 100 хавар намар яг дулаахан цагуудад л нэг бага зэрэг гүйждэг. Нэг тийм гэтээ яг гүүхээ хідэж болохгүй нэг бага цаг гүүгээл явж идэг хүн байсан. Тэгээд 21 яг ковидын үеэс яг 21 оны 1 сараас эхлээд ер нь бол одоо өвөл бүтэн жилийн 4 удаагийн турш одоо гүйж эхэлсэн. Тэгээ ер нь бол анх гүйж эхлэхдээ бол одоо хизээч ингэж энэ спортод ингэтлээ орно гэж өөрийгөө төсөөлөөгүй зүгээр л нэг амьдралын хөвшил болгоё гэж бодож ер нь гүйжсэн. Тэгээд өөрөө дуртай болохоор ер нь л нэлээд байнга л гүйжээдэг байсан. Тэгсэн чинь манай одоо активын админ манай Бабу Монголиаг манай Бабу найз маань намайг ингээд гүйж байгаа хараад чи нэгэнт ингэж гүйдэг юм чинь яг өөрөө дуртай юмараа тууштай хичээлээд амжилт гаргаач чи ингээд хөшгсөн онооч гэсэн ингээд харангууд өөрөөрөө бахархаар юм хийлтэй ингээд манай одоо ингээд дорж балан багш дээр юм сургаалт эхэлж байгаа. Чи энэ суу гээд би 22 онд надад тэгж хэлчихсэн. Тэгтэн би үгүй би тэгж спортын хэмжээнд тэгж хичээлгүй би зүгээр өөрөө хүссэн дуртай үедээ л гүйжээдэг. Энэ надад хангалттай гэд нэг жил ингээ өнчсөн. Чи 23 онд дахиад хэлэхээр нь за бас нэрэж тийм юм удаа би нэгэнт одоо ингээд гүйдэг бас дуртай юм чиндээ бас энэгээр хэр амжилт үзүүлэх нь одоо үзэж чадхаар байна харъя гэд дорж балан багшийнхаа одоо мэрэгч одоо эрчимтэй бэлтгэлийн ангид яг 23 оны 1 сараас эхлээд явж эхэлсэн. Тэгээ одоо яг энэ жилээ 3 дахь жил рүүгээ ороод явж байгаа. За энэ хугацаанд түрүүнд Баатар болдохын хэлсэнчлэн өнгөрсөн жил 6 цагийн гүйлтийн тэмцээн 50 км-ийн тэмцээн гэдэг ультра марафоноор хичээллээд баггүй амжилтууд гаргасан. Энэ жил одоо сая 7 хоногийн өмнө Сөүл марафонд оролцоод өөрийнхөө төсөөлөөчгүй амжилтаа гаргаад 3 цагаас дотогшоогүйгээд амжилттай оролцсон амар их баяртай байгаа. Тэгээд одоо яг гүйлтийн түүх ийм тэгээд яг гүйлтэнд илүү амар их дуртай болоод ингээ орсон шалтгааны үед гэх юм бол яг нөгөө нэг их сургуулаа төгсөөд ажилд ороод тэгэнгүүт одоо ингээ ажилд оронгууд тэр үе чинь нөгөө 21 настай жоохон ажилд орж байгаа. Тэгэнгүүт одоо ботход миний насны 30 гарантай одоо ингээ тэр үед бол том л ихч нар харагдаж байгаа. Ихч нар ингээ зөндөө олон байдаг гэсэн. Тэдний харангууд яг ингээд амьдралын хэв маяг нь болохоор ажил гэр хүүхэд нөхөр гэд яг л нэг ийм ингээ циклтэй явдаг хүмүүс одоо ихэнх Монгол эмэгтэйчүүд тийм байд юм болоо та гэж би анзаарсан байхгүй юу? Ажил гэр
ажил дээр ер нь бол өөрийнхөө дуртай юмд цаг гаргахын төдийлөн байдгүй. Тэгээ тэрийг хараад би яг ингээд яг зөвхөн ингээд өөртөө зориулсан цаг энэ хүмүүс байдгүй юм байна да. Яг өөртөөгөө байх цаг байдгүй юм байна да гэж ингээд анзаарч ирсэн байхгүй юу. Тэгээд яг тэрнээс эхлээл би одоо яг ингээд ганц би яг зөвхөн өөртөө одоо ингээд бүхэл цаг заваа өөртөө зарцуулах боломжтой байгаа дээрээ одоо ямар нэгэн юмд ингээд хөвшил болгочих юм бол би гэр бүлтэй болсон ч гэсэн хүүхэдтэй болсон ч гэсэндээ яг зөвхөн өөртөө зориулах цаг маань ингээд цагаа гаргадаг байсаар байх юм байна гэж бодоод ер нь бүр их илүү гүйдэг болж байсан. Тэгээд ажлын одоо ингээд бид нар чинь банкнд ажилладаг гэж бид өрлөө шүү дээ. Тэнгүүд яг өглөөний 9 цагаас оройны 6, 7, 8 хүртэл дандаа ингээд суугаа ажилтай. Тэгээд хараал хоол идэл унтна өглөө босоо дахиад ажилтаа ирнэ. Яг ийм л хүнэлтэй хүмүүсийн хажууд одоо би ингээд ажлынхаа өдрийн өглөө эхний миний одоо анхны гүйлтүүд бол ингээд 20 минут 30 минутаас хэтрэхгүй эргэлж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд 20 минутгүйгээд өглөө нь гарч гүйчээл ажил дээрээ ороод ингээд ажиллаа хийнгүүт бүр сэтгэл санаа бүр үнээр бүр амар гоё мэдрэмж надад өгдөг байсан. Мангар тэрийгээ дагаад өөртөө маш их ихтэй байдаг байсан. Тэгээ энэ ингээд баг зэрэг ингээд багаар надад одоо ихтгэл урам зориг өгсөөр хагаад гүйцэтгэнд илүү дуртай болоод өдөрт хүртэл гүйсээр явна да. Тэр эхний 15-наас 22 оны хүртэл эрүүл мэндийн курс хийдэг байсан гэсэн чинь тэр нь давтамж нь ямар яаж өгдөг вэ? 15 оноос одоо яг 20 он хүртэл гэх юм бол яг хавар 4 сараас яг дулаан оронгууд гүйж эхлээд нэг 9 сарын сүүл хүртэл гүйждэг байсан. 7 хоногтоо нэг 2 удаа ч юм уу гүйжсэн. Өвөлдөө ичдэг байсан юм байна тий. Би нэг доромжид тахтаа нэг өвөл гүйх гэж үзсэн. 11 сар. Тэгч маа доромч нь өн хэрлэн гол дагуу байдаг. Яг голын жавартай амар хүүтэнд гүйгээд ингээ бүр зөрхөө хөлцөн. Тэгээд өвөлөө хідээж гүйж чадахгүй байна гэж бодоод явсан. Хідээж гүйж оролцогч хийж байгаагүй. Тэгээд яг нэг ковид гараад одоо нэг актив ранны клубын нөгөө яг 21 оны өвөл багаараа 2021 км гүйцгээе гэдэг нэг 5 хүнтэй баг гаргаад тэрэнд нэг гишүүн болж ороод ер нь бол яг өвөл гүйж эхэлсэн. Тэгээд янзөө тэгээд яг ингээд мэдгүй яг тухайхаа сэтгэл зүгээс ч гэдэг юм уу одоо болоод янзаар ингээд гүйдэг гэсэн. 7 хоногт нэгээс 2 удаа би 20 оны хавар 4 сар гэхэд өдөр болгон ажлын 5 өдөр болгон 5 км гүйгээд амралтын хагасаа өдөр ингээ 10 км гүйждэг байсан. Тэгээ 20 онд гэх юм бол за 21 онд гэх юм бол өдөр болгон тэр маань ахаад өдөр болгон 10 км гүйгээд амралтынхаа нэг өдөр нь 21 км гүйдэг болж ахаад ингэж явж байсан. Тэгээ тухайн үеч нь бол нэр үнэхээр юу ч мэдэхгүй бүр балга уусчуун гэж ингээд одоо паст маск гэж юусоо мэдэхгүй уус юу ч уухгүйгээр нэг 21 км гүйгээд явж идэг. Хар бяраараа л гүдэг байсан. Харин тийм л юм шиг. Тэг бүр хамаг юмаа шавхаал одоо хүүхийн яг дуусахын даваан дээр өстө бүхэл төрлийн шингэн зүйл бодогдоод нүдэнд харагдаад тэгэж ингэж гүдэг байсан. Бэлтгэл сэргэлтийг ер нь яг 100% нойр хоол гэж боддог. Чанартай нойр, гүн нойроо сайн авах хэрэгтэй. Бэлтгэлийн ачаал өндөр мэдээж эргээд ажил амьдралын одоо ингээд ер нь хүн чинь ядарч байгаа шүү дээ. Тэрийг ер нь бол яг нойр хоолоороо зохицуулж одоо явж байгаа да. Сайн унтаж амрах хэрэгтэй, сайн хоол идэх хэрэгтэй. Ерөөсөө хоолоо асаж болох юм ялангуяа бэлтгэл хийж яхад бол чанартай хоолоо идээл унтаад л хахад өөр тэмсэргэлтэй юм ч байхгүй те. Чанаргүй хоолыг бол хасч болно. Чанартай шимтэй хоолыг бол ерөөсөө хасч болохгүй. Гэт байна. Няцах гээд байна. Яаж няцаж хамтрахгүйгээр тууштай байх вэ гэж асуусан байсан. Анхлан гүгч. Зорилго бол бодох хэрэгтэй тий. Угаасаа хэцүү ер нь амархан юм гэж аахгүй бэлтгэл үнээр амар хэцүү байдаг. Зарим анхны бэлтгэлийн жил бол би ингээд нөгөө нэг бүр бэлтгэгдээгүй учраас угаасаа амар булсарна өвдөн тэг гүүхт битгий хэлзгээр өглөө бэлтгэл гэж гэрээсээ гараад алхаж чадахгүй тийм үед байдаг гэсэн баггүй юу. Гээл тэр үе чинь тэгээд нэгэнт ихэлсэн юм чинь зорилгоо бодох хэрэгтэй байх гэж хэлмээр байна. Эргээ бот.
би ингээд ямар нэг хэцүү юм ингээд туулангууд зүгээр яг үр дүннийг нь ботчдөг байхгүй юу. Тэгмээд одоо ингээд марафонд бэлтжинтэй тэнгуү яг марафоны дараах ингээд өөрийгөө бодоод тэрнээсээ илүү урам зориг авдаг. Бүх юм болоод өнгөрөндөө л гэж амар хэцүү байдаг байсан юм яах гэж чи ингэж гүгээд байгаа юм те зүгээр л ажиллая гээл амьдрал дуртай үедээ гүгээл ичж болтгүй мүү гэж зөндөө олон бодчихсон. Би ямар хацаа хийж явна гэж бодол байг орж ирэн те. Ингээд зуны халуун малуун чинь тэгэл ингээд бор хүн чи яаж ял бүр амар харал чинь ингээд хав харуулаад ёо яах гэж ингэж гүгээд байгаа гэж бодонгоос одоо үр дүн гаргасны дараах жаргалтай өөрийгөө бодонгууд чинь тэр одоо юу ч болчихж байгаа юм чинь. Би эхний жил нөгөө юу яжсэн. Юугүй эрт нэмглээд шорт фотографтай гүгээдсэн чинь 100 бүр үнэхээр тас харуулж байсан байхгүй юу. Тэгэхээр бас жоон битүү хувцс өмсөж хавар намартаа. Үнэхээр зуны халуун биш бол битүү хувцс өмсөжгүй л ярьсан юм байна. Энд чинь би өөрийгөө амар дутуу хүнлээд байдаг байсан юм лээ. Тэр нэг одоо би хит хоолын өнгөрсөн жилийн 4 сард Солонгос болсон 6 цагийн гүйлтэнд 67.5 км гүгээд хит хоолын марафон гүйлтийн спортын дэд мастер болсон байсан. Тэгээд тэрийгээл бодоод тэрийгээл мастер болно гэж боддог болохоос хөнгөө атлетийн тэр цоол зэрэгрөө бүр харж зүрхэлдэггүй байсан байхгүй. Ягаад гэхээр надаас бүр амар хоол бүр тэнгэрийн юм шиг боддог байсан чинь зүгээр бэлтгэлээ сайн уугахгүй тууштай сахилга баттай хийсний үр дүнд тэр зүгээр нэг бүтсэж тийм байлээ. Тэгэхээр тууштай байх хэрэгтэй мэн сахилга баттай зоригтой байхад тэгээд сая бас бодсон чинь ингэсэн одоо яг ингээ миний эрчимтэй бэлтгэл хийж байгаа нь яг одоо энэ жил 3 дахь жил нь шүү дээ. Тэнгүүд өмнө миний 7 жилийн одоо туушин ингээ жоохоноор ингээ багаар ахиулаад гүгээд идэгсэн гүйлтүүд маань одооны миний гүйлтийн суурийг амар сайн тавиад өгсөн юм даа гэж бодож байгаа байхгүй юу. Нөгөө нэг одоо үндэс сайтай мод өндөр ургадаг гэдэг шиг тэр үедээ одоо энэ техник мэдэхгүйгээр ингээ багаар хийсэн ч гэсэндээ миний 200 м-ээс ингээ гүйж эхэлжсэн гүйлтүүд маань 5 км болоод 10 км болоод ингээ багаар ахисаар агаад биед маань ингээд суугаад тэр маань одоо ингээд сүүлийн 3 жилийн бэлтгэл амар нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө нөгөө юмд яарах ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. Амар яарж өөрийгөө шахаад би юм болно гэдэг ерөөсөө хэрэг байхгүй. Зүгээр л тайван тууштай гол нь өөрийгөө ингээд багаар ахиулаад хэрэгтэй юм. Тэрээс огцон муугасаа юм бол тэгээд эртэл авна. Олон улсын марафонууд нөгөө нэг 5 км тутамд нөгөө стилийн цэг гэж байдаг. Тэрэн дээр миний нөгөө нэг гүүхтэй уудаг юм бол ерөөсөө л нөгөө Моринагагийн цэнхэр жээлий. Тэрийг л би уудаг. Тэрийг 5 км тутамдаа уун заримдаа устай хойл нөгөө араас нь уусун заримдаа шууд жээлийгээ дангаар нүүждэг. Ер нь л яг тэрийг уудаг. Тэрийг нөгөө 5 км тутамынхаа усны цэг дээр байрлуулаад тэрийг аваад ууж замаад уссан да. Маань нөгөө элит тамирчдын усны тэжээлийн цэг дээр ингээ усаа тавьсан байсан чинь нөгөө элит тамирч чинь надаас бүр хэдэн минутын өмнө алга байхгүй болчихж байгаа юм чи. Тэгэнгүүт тэнд үлдсэн миний ганц чирэг усны савыг зүгээр жирийн хүмүүс авчдсан юм байлээ. Тэгээд 42 км-т би 8 усны цэг байгаа гэд 8 саваа бэлдээ явсан чинь 3-ыг нь л ууж чадсан. Тэгээд өөрөө энэ пасканда нөөцтэйсэн тус та тэгээд болсон. Гэтэ нөгөө марафонд гүөхтэй би юу яасан? Нөгөө нэг эрсдлээ бодоод миний ус байхгүй байх магадaltaй учраас нөгөө макн дотор энэ паска зүгээд гүйсэн ахгүй юу? Энд яг нэг нөөцтэй юу ч боллоо хэлээ гээд жижигхэн жээлийг эндээгээд тэрийгээ уугаад. Тэр үедээ бол би ингэж энд бол мэдээж бэлдэж гүйхгүй л байгаа ш. Зүгээр өөрийнхөө ингээ амьдралыг амар гоо чанартай байлгая те гэж бодож л ингээд амьдралынхаа хэм маяг бодлогоод гүйгээ явж исэн. Энэ эргээд одоо ингээд харангууд хоббитэй байх амар гоё, хоббигоор амжилт гаргах бүр амар гоё байгаа. Одоо нөгөө нэг бүтэн санд яг хоол бидний шиг л явж байгаа. Тий, яг адилхан. Тий. Тэмцээн гээд нэг илүү нэг ач холбогдол өгж өөрчлөсөн юм бол ерөөсөө байхгүй. Бүтэн сайн болгонд хоолын бэлтгэлийн өмнө яг юу иддэг, өглөө нь босоод юу иддэг тэрийг л хийсэн.
Би одоо бэлтгэлийнхаа өмнө хагасанд нь болохоор ер нь дандаа цуван, нүүрс ус ихтэй хоол идэх. Цуван, кейк, гурлан, спагетти ч юм уу тийм хоол идээд бэлтгэлийнхаа яг тэмцээнийхээ өглөө одоо холын бэлтгэлийн өглөө бол дандаа нэг хүн болгон өөр өөр байдаг юм билээ л дээ. Яг өөрийнхөө яг юу идмээр байгаа л идэх юм шиг. Зарим манайхны зарим нь олонгууд бантан гээд махан хоол, өндөг энэ төр идэх юм билээ. Би болохоор яг овёс идчихдэг. Овёс нэг тусам талхтай идээд өгчдөг. Тэгээ яг сая тэмцээнд эндээс овёсоо авч яваал тэрийг идээл. Нөө тэмцээн тасаагүй одоо яг нэг тэмцээн гэдэг утгаар нь ерөөсөө өөр юм хүм мэдэж ерөөсөө болохгүй. Яг бэлтгэлийн үед яг юу идэж ууж जैन тэрийгээл яг тэмцээн дээр марафон дээр хэрэглэх хэрэгтэй юм байна. Бэлтгэл хийхэд одоо ер нь ажлын өмнө бэлтгэл хийхэд жоохон хамгийн хэцүү юм юу гэдэг вэ гэхээр бэлтгэлээ амжуулчаад гэртээ ирж усанд орж нүг ажилдаа бэлэн болоход амар гуцаа ордог. Би жоохон маягтай юм аахгүй юу? Нүрээ бод, нүсээ янзлан тэгжээж ажил дээр очиод ингээ ажиллаа ингээ гоё хийж чаддаг. Тэгвэл тэр нь л жоохон гуцаа ордог. Хаяада бүр ингээ үсээ зүгээр ихтэй халимг болгоо яжмаар санагдаад байна. Гэтэ яг хаа 3 жил бэлтгэлэнгүүдэг яг дасчихдаг юм л ихний жилээр үнээр амар хэцүү гэсэн. Арчилгааг би би яг нөгөө хөлс их амар хөлс гардаг болохоор кремдэж үдэх чаддгүй зөвхөн шууд нарны тос түрхэл гүйцэтгэе. Тэгээд яг байнга орой болгоно маск тавьж тэгэж л арчилдаг гэх юм уу. Яг өөр нэг онцгой юм хэмэл байхгүй дээ. Би бэлтгэл эхлэхээр 59 кг жинтэй. Тэр үед ч нэг өөрийгөө бүдүүнч гэж боддггүй яг л нэг хэвээл гэж боддог ус чи одоо бол миний жиний 52-оос 53 хооронд 7 кг болсон. Яа зураг харангууд бүр амар одоо ингээ харангууд өмнөх зураг харангууд амар бүдүүн байсан харагдаад байдаг байхгүй. Тэгээ одоо ингээл турцсан байгаа хэрнээсээ л тэр хүмүүсийн хажууд бүдүүн байгаа даа. Тэгэхээр дахиад турах хэрэгтэй юм уу? Финиш хийж байгаа бичлэгээ үзэхгүй юу юунаас лайваас гэсэн чинь өөрөө бол финиш хийгээл амар хурдан алж ин даа гэж бодсон нэг бандагнаа л гарч ирсэн. Ингээ ер нь хүмүүс ингээд асуугаад намайг гүйвэл турах уу гэж дандаа асуудаг. Би бол гэхдээ хүмүүс турна гэж хэзээ хэлдэггүй. Яагаад тэгэхээр би өөрөө одоо өмнө 5 одоо 11 жилийн турш гүйж байгаа нэг сүүлийн 3 жилд эрчимтэй бэлтгэл хийгээл ингэж их хасж байгаа болохоос ер нь бол өмнө тийм ч их буулгаж чаддаггүй байсан. Яагаад тэгэхээр яг нөгөө гүйхэд хэрэгтэй гэхдээ хооллолт амар чухал юм шиг байлаа. Би бол ингээ гүйж байгаа хэрнээсээ хоолоо гүйж байгаа юм чиг гэдэг утгаараа бүр амар их бүр илүү идээд идэв гэсэн юм лээ. Тэгэнгүүт нөгөө жим маань ерөөсө буурахгүй. Гэтэ яг хөө нэмэгдэхгүй байгаа. Яг л ингээ хадгалаад байдаг гэсэн юм шиг байна. Тэгэнгүүт одоо бол яг үнэхээр бэлтгэлийнх л ах тийм. Яаж ч ицсэн бол амар тураад л идэв. Манай ажлын ихч нар тэгдэж шүү дээ. Тэрэглийг дагаад би нөгөө амар амттай юмны аппетиттэй ажил дээрээ кейк мэг чихэр сайн. Тэгмэд манай ажлын хүмүүс одоо сүлд тэрэглийг даахгүй. Өөрөө болохоор гүүгээ шатаа чинь бид нар шатаах юм байхгүй таргалаад байдаг гэх. Ингээд мартагддаггүй гаргаж ирсэн алдаа ч юм уу те бас ингээд анх гүйж байгаа хүмүүс зориулаад ийм зүйл дээр анхаармаар юм байна лээ гэж зөвлөж хэлвэл юу байна вэ? Би яг нэг ийм алдаа гаргаж ирсэн, ийм сургамж авч ирсэн тэгвэл одоо ботоод би тэмцээнд бэлчин гэдэг өөртөө амар их дарамт өгөөд байдаг гэсэн юм шиг байлаа гэж бодоод байдгийг ингээд тэгэх ёстой, ингэх ёстой, би ингэж л гүйх ёстой гэдэг амар их дарамт өгөөд тэгэнгүүт тэр маань эргээд ингээд сэтгэл зүйд нөлөөлөөд миний одоо төсөөлж исэн амжилтаа гаргаж чадахгүй байгаа гэсэн юм байна. Сая сөүл дээр болохоор би өрөөсөө өөртөө ямар ч хүлээлт тавиагүй тэг бэлтгэлээ л хийгээдсэн. Би ингэж гүйх ёстой, би 3 цагаас товтгошоо гүйх ёстой гэдэг дарамтыг өөртөө өгөхгүй ингээд амар сэтгэл зүгээрээ тайван байсан болохоор бас амар амжилттай уралцсан юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо эхэлж гүйж байгаа хүмүүсийн хувьд зүгээр амар гой тайван бэлтгэлээ ингээд өөртөө ингээд дарамт болгохгүйгээр амар гой жаргаж бэлтгэлээ хийгээрэй л хэлмээр юм. Одоо марафоны хөтөлбөрт одоо бэлтэж эхэлж байгаа юм чи би ингэх ёстой гэж өдөр болгон бэлтгэл хийх ёстой 7 өдрийн одоо 5 өдөр 4 өдөр гэж 5 өдөр 5 өдөр
ёстой гэж нэг дарамт талаас нь биш зүгээр амар гоё жаргалтайгаар бэлтгэлээ гэвэл илүү үр дүн хүртэн байна да гэж бодогдоод байгаа сүүлийн үед. Яг ховц сунар тал дээр. Ховц сунар тал дээр гүйлтийн пүүцний хувьд гэх юм бол нэг хүн болгоны хөл бүгд өөр болохоор зүгээр хин нэгний хэлсэн гой пүүзийг авахаас ирээдүйд зүгээр өөрөө өмсөж үзэж аваарэ гэж хэлмээр байна. Хувцсалтын хувьд гэх юм бол эмэгтэйчүүдийн хувьд хөлс их гарна тэрнийгээ дагаад ингээд нуралт үүсдэг. Тэгэхээр тэрийг анханасаа одоо хол гүгээс өмнө вазелина түрхээд хөлийн хуруунуудаа бас юу анхаарах хэрэгтэй юм лээ. Миний нөгөө хамгийн алдсан юм тэр юу юм бэ? Хөлний хумс. Сая бас 2 хумсаа унгаас. Өчигдөр өглөө бүх хоёуланг суулж авсан. Яа. Анх нөгөө нэг яг миний хамгийн анхны авсан пүүз надад яг тааруу пүүз авчихсан. Одоо сул зайгүй гэсэн үг. Сул жоохон л зайтай. Одоо ер нь бол ингээд пүүзийг авахдаа хөлөө урагшин тулгаад ард нь яг 1-3 хангалттай болохоор хэмжээнд ер нь бол гүйлтийн пүүз байхад болох юм шиг байдаг. Тэнгүүд миний зүгээр яг жирийн гуталчийг таарсан пүүз авсан чинь шууд одоо 2 жилийн өмнө шүү дээ. Тэнгүүд ингээ 2 хүмүүс шууд хөхрөөд унтсан. Тэнгүүд яг нэгэнт жоохон гимтсэн унтсан хүмүүс чинь жоохон юм эмзэг болчтой юм шиг үлээ. Жоохон л янгууд дахиад унах гад байт юм лээ. Тэгэхээр анх үүж хэлж байгаа одоо ялангуяа эмэгтэйчүүд бас гоо сайхан байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд пүүзээ зөв сонгоод хөлнийхөө хумсыг анханаас нь сайн хайрлаж хамгаалаарай гэж хэлмээр. Тэгээд их хөлөрдөг болохоор бас нөгөө вазелин түрхээд нуралт үүсэхгүй тий. Одоо яг ингээд ер нь ноднон уршнан гэдэр ингээд жоохон толинд хараал жоохон гутардаг байсан. Ингээд одоо ингээд цээжвчийн доогоор ингээд холгоод нол сориг бас харалцдаг байхгүй юу тий. Одоо яг залуу хүнд бол та боцын солилцоо урдын одоо ингээд арилаад тах шиг байгаа. Тэнгүүд яг анханасаа ингээ вазелин түрхээдсэн бол тэр ямар ч асуудалгүй байх байсан чи тэрийгэ мэдхгүйгээр одоо спорт брач өмсгүйгээр зүгээр нэг энгийн жирийн ингээ даван юм цээжвч өмсөө гүйцэн чи тэр нь ингээ холгоод цус гараад тэр нь тэгээ сорвжоод үлдчихсэн юм билээ. Тэгэхээр анханасаа спорт брага өмсөөд их хөлөрдөг бол вазелин түрхээд өөрийгөө хайрлах хэрэгтэй юм билээ. Нөгөө нэмийн сангууд зардаг электролит 200 мл нэг 200 г усанд найруулад уудгийг. Гэтэ би нөгөө өнгөрсөн удаа нөгөө нэг манай лабораторийн эмч нөгөө нэг яриа ихэд юу гэжсэн. Нөгөө нэг бүлбэр олгоод зөвгийн масан дээрээс баг зэрэг давс хийгээд уух хэрэгтэй. Би яг тэрийг яг тэр ярианаас хойш уугаад байгаа. Тэр нь бас зүгээр юм билээ. Заавал электролитийн худалдыг худалдаж аваад уугаад ах шаардлагагүй. Заримдаа тэр чин дуус чин байхгүй үед нь зүгээр гэртээ гарын дорх материалаараа зөвгийн бал давс хоёрыг баг зэрэг холиол усаа нэг тийм сул бүлбэр амттай олгоод уучдаг юм бил. Ер нь тэрийг яг цаашдаа хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Сая болохоор өшөө бас нөгөө нэг спорт дундаа Асакигийн нөгөө нэг супер ус гэж бидэн штэ тий H2-оо тэрийг уудаг, электролит найруулж уuna. Өшөө бас нөгөө нэг Покари нөгөө нутгаар нь аваад усанд найруулж угаад ер нь л хэдүүл тийм шин болж байгаа. Бэртлээс хамгаалахын тулд ер нь яг зөв тэгвэхтэй зөв гүйжлгүй хэрэгтэй. Гэхдээ яг гол нь гэх юм бол юу л ах. Өөрийгөө амар мэдрэх хэрэгтэй хаа. Өөрийгөө ингээд жоохон өвдөөд ядраад байвал ерөөсөө хүчилж өөрийгөө хүчлээд ачааллаа их дүүснээс болоод хөвчлийн ер нь бүрддэг байх гэж бодож байна. Тэгэхээр хамаагүй тэгж хүчилж болохгүй, яарч болохгүй, багаар л өөрийгөө сайжруулаарай л амар гоёсан. Би яг нөгөө нэг бүтэнсээ өдөр Сөүл марафон болоод хагасанд нь бид нөгөө нэг марафоны экспо дээр очиод гээл олон юмуд үзэж явж байгаа тэнд нэг юм самбар дээр хүмүүс юма бичээл ингээ марафонд бүхийг хүссэн цагаа бичээл ингээл тийм нөгөө нэг самбарнууд байсан байхгүй. Тэгээ би ингээд хүссэн цагаа бичих гэсэн чи багш намайг шийдвэрчлэн багш намайг чи ингээ цагаа бичих гэдэг байхгүй юу. Тэгээд бичих гэсэн чи би ингээ 3 цаг 20 минут гэж бичгээс хүртэл айсан байхгүй юу. Яа би гүйж чадахгүй бол яана. Юу тохиол дээлээ гэж бичээгүй би зүгээр тэргээд гэж бичээл ингээд орчихсан. Тэгсэн чинь бүр 3:20 битэл 3:10 битэл 2:59 гэж орчихсон. Яг 35 дахь километр дээр цагаа харсан чинь нэг үнэхээр би өөртөө итгээгүй байхгүй юу. Яагаад тэгэхээр 35 дахь километр дээр яг цагаа харсан чинь 2 цаг 28 минут болж ирсэн. Тэгэхээр надад
32 минут 7 км-ийг 32 минут Хангалттай амж шүү дээ. хангалттай амжина гэж бодоод би бол ингээд пейсээ алдахгүй гүйж байгаа хэрнээсээ яг барианд ороод ирсэн чинь 2 цаг байсан байхгүй юу? Нэг нь 10 минутаар ингээд сүүлд зааж байгаа цаг байсан. Тэгээ тэрийг нь харчингуудаа тийм амар өөртөө итгэлгүй. За би 3 цаг 9 минут гүйчтэй гэж бодоод орж ирээд финиш хийчээд бүр ингээд хизээ хойно харс чи 2:59-аар ороод ирсэн байдаг шүү. Өөртөө итгэхгүй. Тэр нөгөө яг нэг бариан дээр 2 замын бариа хийж байгаа байхгүй. Нэг нь болохоор 42-ийн бариа, нэг нь 10 км-ийн бариа. Тэгээ 10 км-ийн болохоор 10 минутын дараа гарсан. Тэгээ хүмүүс орж ирэхдээ андуурдаг юм билээ л дээ. Яг ингээд энэ нь 10 км гэж мэдэхгүй те. 2 цаг агаач анзаарахгүй зөвхөн яг дээдлээ хараад орж ирээл. Тэгээд нөгөө манай марафоны хөтөлбөрийн энд бас байгаа. Багштай итгэх юу вэ бэлтгэлдээ итгэх гэж байгаа шүү дээ. Яг л тэр байхгүй. Тэр бол үнээр. Одоо бид нар ингээд өнгөрсөн жил 6 цагийн гүйлтийн тэмцээн 50 км-ийн тэмцээн гээд одоо ямар тэмцээн уралдаанд бэлтэж байгаагаас шалтгаалаад багшийн маань одоо бэлтгэл харилцаа айлгүй янз янзын одоо бэлтгэл өдөр болгоны даалгавар нь тийм байдаг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд зарим өглөө нь ингээд чатаар Facebook чатаар ингээд даалгавар хийж байгаа шүү дээ. Та нарт сайхан тэгж байгаа хэрэг. Тэгэнгүүт интервал энэ бүр амар хурдтай 4:0 пейсээр 1 км-гүү гэж нөө интервал давтан өгөнгүүт энэ ч яаж чадах юм бэ гэж өглөө гэрээсээ гардаг байхгүй юу. Гэтэ багш амар даалгавар өгд юм бэ гэж бодвол тэнгууд үнэхээр чадсан байдаг байхгүй. Тэгэхээр одоо яалчгүй манай багшийн туршлага хөтөлбөр нь бол яг үнэхээр амар сайн байт юм да багштай ямарлаг юм бэ гэж боддог. Тэгэхээр яг үнэхээр багштай итэг бэлтгэлтэй итгэл гэдэг үнэхээр 100% үнэн юм. Ер нь л ихлэ өөртөө итгэх хэрэгтэй л дээ. Гэхдээ өөртөө итгээд багштай итгээд бэлтгэлдээ итгэх хэрэгтэй. Гэхдээ хаяада өөртөө итгэхгүй ч байдаг. Тэгээд зүгээр багштай л итгэх гэж хэлмээр байна. Одоо миний саяны гүйсэн гүйлт болохоор дундаж байсан километр 4 минут 15 секунд гэхгүй 1 км-ийг туулсан хугацаа. Би өмнө 6 цагийн гүйлтэнд орж исэн 50 км-ийн гүйлтэнд Солонгос 2 удаа тэмцээнд ороод ирсэн байсан. Тэгээд багшийн өгсөн пейсээс барь чадахгүй дандаа алдчихдаг байсан. Яг надаас шалтгаалж байгаа хүчин зүйлж байгаа өөр цаг агаар өөр байд ингээл олон хүчин зүйл байгаа. Тэнгүүд би сүүл марафонд орохдоо багшаас пейсээ асууж чадаагүй шүү дээ. Тэгээд шууд өөрөө л орчихсон. Тэгэл үнэхээр бэлтгэлийн үр дүн бол амар сайн байсан. Бид нар өвлийн одоо хэдэн сар 2 сар хагас 3 сарын. Тэгээ бидний бэлтгэл чи 12 сарын дундаас эхэлсэн шүү дээ хүчний бэлтгэл. Тэгээ 3 сарын хугацаанд 7 хоногийн 4 өдрийн 4 өдөрт нь 4 цагаас босоод бэлтгэлээ хийсэн. Тэрний үр дүн бол үнэхээр гарсан гэж бодож байгаа. Хамт олонтой болоод мэрэгжлийн багш татгалжуулалтын дор хичээллээд шал одоо өөр болж байгаа юм чинь ядчил хүн хөсөөрөө алдж байгаа эрсдэл эргээ шингэнээрээ нөхөх ёстой гэдэг мэдээллийг юуг авч байгаа. Тэгэл усаа ууж сурж байгаа. Зөв хувцалж сурж байгаа. Анхны миний гүйлтнэрээ ингээд тийм гүйлтийн пүүз одооных шиг ийм гүйлтийн клуб одоо Facebook группүүд төр ерөөсөө байдаггүй байсан. Тэгэл одоо нэг конверсийн кэттэй нэг юм даун, ноосн цамцтай миний анхны зураг байдаг байхгүй юу? Тэгж гүйжсэн. Нэг атман зогсолттой. Тий. Тэрнээс хойш одоо бол тэгээд гой гүйлтийн клубүүд, группүүд мэдээллүүд юу нь бол нэлээ их болчихсон. Одоо гүйж хэлж байгаа хүмүүсийг бас гацтай гэж боддог шүү дээ. Яг анх гүйж хэлж байхад бол голын ирэг дагаал нэг хөвшин өвөө эмээр л алхаж идэг байсан. Залуу хүмүүс ерөөсөө гүйдэггүй. За энэ гоё хувцсныхаа талаар мэдээлэл өгөөч. Тэгье. Энэ болохоор сая сүүл марафонд уралдахдаа багш дасгалжуулагч нарынхаа ачаар элит гараанаас гараад одоо тэр 40 мянган хүн тэр олон марафоны хамгийн нүүрний нэгнээс нь гарч уралдсан. Багштай баярлалаа гэж бас давхар хэлмээр байна. Сидр багшийн ачаар. Тэр үедээ тэгэл сандраал юу болоолж байгаа мэдгүй тэгээ хараалгүй. Тэгээ сүүлд нэг бичлэг гарч ямар их юм бэ те. Тэр олон хүмүүсийн зүгээр хамгийн ингээд нүүрний нэгнээс гарч гүн гэдэг бас амар гоё байсан. За тэгээд тэр болохоор элит тамирчдын гараанаас гарч уралдсан. Тэгэнгүүт зохион байгуулагчдын зүгээс элит тамирчдад ийм иж бүрэн хувцас тийм нэлээ. Одоо энэ ингээ халаалтын хувцсан татвараа миний тэмцээнд уралдаж өмсөж уралдсан мак шорттой тэгээ пүүцтэй иж бүрэн хувцас цаанаас зохион байгуулагчдын зүгээс
өгсөн. Бас энэ боломжийг хангасан багштай бас амар их баярлж байгаа шүү. Одоо энэний ачийг одоо бэлтгэлээ сайн хийгээд өшөө илүү улам сайжраад тэгж хариулна гэж бодож байгаа. Тий. Одоо 2:59 гүзэн үн чи одоо дараа жилийн марафонд 2:49 гүн гэж зориндоо гэж бодож байгаа шүү дээ. 49-өөс бүр өмнө тий. Заалны бэлтгэл ихсэн шүү дээ. Заалны эрчимжүүлсэн бэлтгэл явсан. Тэр чинь нэгт 3 дахь өдөр 5-аас 7 цагийн хооронд. Тэнд очиход бол өглөө нь бид нэр 4 цагт босоод очиод бэлтгэлээ хийж. 2 дахь 4 дахь та бүхэн бүгд мэдж байгаа. Гүү цурыгээ заалны бэлтгэл хийсэн шүү дээ. Тэр чинь дахиад 5-аас 7-гийн хооронд бас л 4 цагт босч байгаа. Ингээд 7 хоногийн 5 өдрийн 4 өдөрт нь өглөө 4-өөс босч байгаа. За тэгээд Бямд гарагт нь бид нэрээ өнгөрсөн одоо 4-5 сарын турш энэ ивентийг хийж байна те. Ингээд бусад хүмүүст мэдлэг дуршлагаа авалцаад гараад энд ааж явах гүйж байгаа. За бүтэн сайнд нь яг адилхан 15-7 хоногийн хугацаанд холын гүйлтэй хийж байгаа те. Хотоос гараад хийж байгаа, энэ хүрээлэнд хийж байгаа. Яг энэ үйлдэлийг ингээд 15-7 хоногийн турш давтаж байгаа байхгүй. Тэгээд 7 хоног болгоны нөгөө даалгаврууд нь ингээ дахиад сайжраа яваад. Тэр хооронд бид нар өөрсдөө сайжирж байгаагаа анзаарахгүй тэгээд очиод сөөвлд тийм амар сайн гүйж байгаа. Тэгэхээр яг тэр бэлтгэл тууштай байд сахилга бат хүнийг ингээ аягүй сайн үр дүнд хүргэдэм байна гэдгийг харж ин л та тий. Одоо энэ жилийн бэлтгэл чинь өвлийн бэлтгэлийн яг 3 дахь жил нь. За 23 оны өвлийн бэлтгэл гэхлэнгүү 5:30-аас бас бүр үнээр амар хэцүү байсан ёо. Бүр 7 хоногийн 2-3 өдрийн бэлтгэл за нэг 14 хоногт нэг удаа ч юм уу би тасалчдаг гэсэн байхгүй юу. Гунтмаар санагдаад болцгүй тэгээл унтчихдаг байсан. За 2 дахь жилд нь арай багассан. 3 дахь жил рүүгээ ороод эхлэхээр ерөөсөө тийм бодол орж ирдэгчгүй зүгээр сэрүүлэг дуурлаа шууд босдог болчихсон юм л шүү дээ. Өмнө чинь яг за 1 дахь жил дээр тэгээ заримдаа унтаад таслан 2 дахь жилдээ сэрүүлгээ хойшлуулаад унтаал юм тэгж байгаа л нэг юм болсон. Тэнгүүд 3 дахь жилд яалтчгүй сэрүүлэг дуурлаа шууд бослоо. Өөр ямар ч бодох юм байхгүй бэлтгэл заавал хийх ёстой. Түрүүний мэдээлэлчлэн үндэс сайтай мод өндөр ургадаг гэдэг шиг суураа амир ажуугнаар зөв яарах хэрэггүй суураа зөв тавиарай. Ерөөсөө яарах ямар ч шаардлага байхгүй. Одоо нөгөө багшийн хөтөлбөрт хамрагдж байгаа хүмүүсийн гэх юм бол багштай идэг, бэлтгэлээ идэг зөвхөн бэлтгэлээрээ л бэлтгэлээсээ илүү ч гэж болохгүй яг л бэлтгэлээрээ яваарай гэж мэднэ. Ингээд тийм л хүмүүсийг гүйдэг болгоё. Гүүх юм гоё гэдэг л одоо манай Монголын лидеранаас клуб ер нь бол өвлгүүд суурийг сая аяны 2-3 сарын турш хичээлүүлсэн тий энэ нэргээдтэй аяга олон хүн хүрж байгаа гэж бодож байгаа. Одоо ингээ ажлынхаараа бодоход манай ажлын залуу ямар ч хөдөлгөөн хийдэггүй байжснаа тэг гүйж суурийг очсон баггүй Баянгол дээр очиод ингээ гүйдэг болчихсон. Тэгэхээр миний ингээд зүгээр нэг офис сууж байгаа 10 дотроос нэг нь ингээд хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон хүмүүст бас тодорхой нөлөө үзүүлж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээд бас тэрнээс гадна ер нь ингээ өөрөө үлгэрлээд одоо ингээ би хоббитэй авах гоё энэ хоббигоор амжилт гаргах гоё юм гэдгийг ингээд найзуудаа, найзынхаа найзуудад ингээд тэрнээрээ бас нөлөөлж чадж байгаа болов уу гэж бодож байгаа.